За бага насны охидыг садар самуунд уруу татдаг гэмт этгээдүүд бий болж заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллийг 100-ны мэдээ сонины сэтгүүлч Болормаа сониндоо нийтлүүлсэн. Гэтэл уг мэдээлэлд нэр дурдгдсан Мон урааны Наранхуу нэр төр гутаасан гэж үндслэлээр сэтгүүлчийг шүүхэд өгсөн юм а. Наранхуугийн гомдлоор Сүхбаатар дүүргийн шүүх 2011 оны 8 дугаар сарын 23-нд хуралдаж гомдлыг хэрэгсэхгүй болгож сэтгүүлчийг цагаатгасан. За гэтэл нийслэлийн давж заалтах шатны шүүхийн 2011 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурлаар уг хэргийг дахин хэлэлцгээр анхан шатны шүүхэд буцаажээ. За ингэхдээ анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж үндслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож сэтгүүлчийг цагаатгсан гэж байх юм а. За мөн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхийг заасан байна. За өнөөдөр энэ хэрэгтэй холбогдуулан түүнчлэн сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэргэжлийн байгууллагууд хамтран хэвлэлийн баг хурал зарлалаа. Болормаа бол манай Монголын сэтгүүлчдийн хэвлэлийн гишүүн. Хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаад удаагүй байгаа ч гэсэн дандаа хурц асуудлын араас явдаг, шудраг үнний төлөө явдаг, эр зоригтой, мэргэжлийн ур чадвар өндөртэй ийм сайн сэтгүүлч. Харамсалтай нь Болормаагийн ээлжид одоо мөрдөн зурвалжсан материалын мөрөөр жил шахам үргэлжилсэн ийм дүүл амтаа явдал болж байгаа та бүхэнд сайн мэдж байна. Тэгэд Монголын сэтгүүлчдийн хэвлэл мөн одоо энэ Global International гэж манай хэвлэлийн эрхчлөө сэтгүүлчдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажилладаг бас төрийн бус байгууллага байдаг. Манай хоёр удирдлагууд өдөр ярьж хэлэлцээд цаашид Болормаагийн эрхийг хамгаалах асуудал дээр мэргэжлийн байгууллагын хувьд идэвхжүүлэн оролцохоо бас илэрхийлсэн зүйтэй гэж үзсэн. За нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Бат Цэрэнгийн даргалсан давж заалдах шатны шүүхийн энэхүү тогтоол нь шууд утгаараа сэтгүүлчийг ялал гэсэн тушаалыг анхан шатны шүүхтээ өгч байгаа гэж ойлгохоор болж байна хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнжээ. За сэтгүүлч Болормааг уг мэдээллийг нийтэд мэдээлэхээс өмнө гомдол гаргагч хийгээд түүнтэй адил нэртэй этгээд мөнгө гэх хүн зуучлагч нарын тухай гомдол цагдаагийн байгууллагууд очсон байдаг. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Болормаа нь аль хэдийн цагдаагийн байгууллагууд бүртгэгдэн зарим ажиллагаа нь хийгдээд байсан мэдээллийг нийтэд дэлгэсэн гэсэн үг юм а. Тэгээ энэтэй холбоотойгоор бид өнөөдөр ингэж хэвлэлийн байгууллага хийж өөрийн гишүүн сэтгүүлчийн эрхийг хамгаалахын тулд Монголын сэтгүүлчдийн хэвлэл тууштай ажиллана гэдгээ бол аль биесээр мэдэгдэж байна. Мөн хэвлэлийн эрхчлөө сэтгүүлчдийн эрхийг хамгаалах талаар тууштай ажилладаг Global International зэрэг төрийн бас байгууллагууд бол бидэнтэй хамтран ажилладаг бол илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол Болормаагийн асуудал бол зүгээр Болормаагийн асуудал биш. Энэ бол Монголын сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудал болж өөрчлөж байгаа. За нөгөө талаар сэтгүүлчийн ур чадвар гарган эрен сурвалжилж бага насны охидыг садар самуунд уруу татаж ирээдүйг нь боснуулдаг гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл бий болсныг нийтэд мэдээлж сэрэмжлүүлсэн. Улаанбаатарын зөвхөн нэг сургууль дээр 20 шахам охиныг асуудал гарч байхад за цаана нь ил болоогүй ийм хэрэг хичнээн байгуул гэдэг нь за үнэхээр охинтой эцэг өх бүрийн санааг зовоосон асуудал болж байна. Гэтэл шүүх, хуулийн байгууллага нэгэнт ил болсон энэ бүлэглэлийн гэмт хэргийг үргэлжлүүлэн мөрдөж гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох талаар туйлын хойроо хандаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг улам цэцэглэх нэг суурь болж байгааг ч үгүйсэхгүй.